I tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу? 1 сарын 3 дахь мөнгө хуваалтаа хийх гэж байна. За өнөөдөр бас хөөрхөн мөнгө хийн. За энэ ч бол 1 сая 445 мянган төгрөг байгаа. Тэрнээсээ энэ зээлийн мөнгөийг хасна. 135 мянган төгрөгийг хасаад энэ нөө зээлийнхаа хавцлуу нөхөд одоо өмнө нь дансан дайсан штэ тэрийг бүр ил гаргахаар болсон. Тэгээ сар болгон очиж банкнда төлнө гэд ингээд явж байгаа. Тэгэнгүүтээ одоо юу яа. Тэгээд үлдсэн мөнгө хуваална гэсэн. За би энэ одоо мөнгөө шалгаацгаа эхлэв. Энэ дээр нэмэх нь 15 мянга. Тий, сая 455 мянга. Сая 455 мянгаас 135 мянгаыг гасан гэсэн үг. Тэгэхээр 135 мянгаыг аваа шууд хийч. Ингээд 120 35. Эхлээд нь явтаач. Инвэшний төлсөн. За төлсөн. 130. За энэ нөгөө төлөлтүүдээр бас бага юм болсон тэрийг бас одоо яг энийг хийж авах явцдаа ярий. Их сонирхолтой юм болсон байгаа шүү. За орлого нэг сая 320 гэсэн үг. За байрнаас эхлэж явчих байр 50 мянга. Tas 10 мянга. Innovation 30 мянга. Зээл 1 110 мянга. Зээл 2 нь 25 мянга. За ингээд нийлээд эн чинь 60 80 190 мянга. Нэмэх нь 25 мянга. 215 мянга. Өөр чадах юм. 50 60 дээр нэмэх нь 30. Нэмэх нь 110. Нэмэх нь 25. Тийм байна. 125. За хүнсэн дээр жоох ахиу мөнгө хийн гэж бодож байна. 200 мянган төгрөг бичиж. Унаан дээр бас жоох ахиу 120 мянган төгрөг хийчихсэн билүү. За нинжин гарын мөнгө, гумба гарын мөнгө. За нинжин дээр 100 мянга, гумба дээр 100 мянга. За ингээд нийлээд 200 400 520. Байна. За одоо энийг бичиж. За эхлээд нь хуримтлаасаа эхлээд явчих гэж бодож байна. За хуримдаа бол 10 мянган төгрөг хийн. 5271 дээр бас гайгүй мөнгө байгаа учраас 5271 дээр 50 мянга хийгээ авчт юм билүү. 50 мянга. За шинэ жил дээр болохоор за 50 мянга. За аялал дээр 50 мянга. За ингээд хөвгүүд дээр ер нь гайгүй мөнгөтэй байгаа. Хөвгүүд дээр зүгээр нэг 10 мянгаыг л хийчихье. Ариун цэврийн хэрэгслийн хавцас бүр хоосорсон. Манайх сая нилээ юм авсан гэрт нөгөө нэг машин ингэж дэрддэг тийм төхөөрөмж маань төхөөрөмжөө солио тэрнийг авцсан байгаа. Тэгээд
энэ дээр болно штэ. 50,000 төгрөг. За жи сая 320-аас хасах нь 225 хасах нь 520 хасах нь ингээд 150 ингээ 220 хасах нь 300. За гоо сайхны мөнгө хавцас бас бүр ингээ хоосорцмаа. Гоо сайхан дээр бас нэг за дор хаяж нэг 50,000 төгрөг гэхээр хасах нь 50,000 350,000. За энэ ариун цэврийн хэрэгсэл дээр 55,000 хэлчих. За гоо сайхан дээр 55,000 гэнэ. Тэгээд цагаан сар дээр 300,000. Одоо нөгөө цагаан сараар чинь бид хэд нэлийн зардал гаргаж нөгөө төсөвөө гаргацсан байгаа. Бид тэр нөхөр битэр нүг 2025 оныхаа нэг төсвөлсөн бичлэгийг та хэд инстаграмаас үзсэн үү яасан. Тэрэн дээр битэр бүр бүтэн жилээ ингээд төлөвлөөд тэгээ тэрний дагуу төлөвснийхаа дагуу хідэн зардал яаж тэр аялалдаа явах уу гэдэргээ бүх юмнууд нь бэлэн болсон баггүй. Тэнгүү цагаан сарда битэр нэлийн мөнгө хуримтлуулж байгаа юм. За одоо тэгээ энийгээ бас тооцчих. 10 60 дээр нэмэх нь 55 нэмэх нь 110 350 575 нэмэх нь 520 нэмэх нь 225. За ингээ яг тарч байна. За одоо мөнгө орлоо. За байрны мөнгнөөс ийм мөнгө үлдсэн байна. Энэ байрныхаа нөгөө үлдсэн зарим мөнгө төлөөг үүжсэн тэр мөнгнүүдэд төлсөн. Тэгээ цаана ийм их мөнгө үлдсэн байна. Одоо болохоор 50,000 төгрөг хийн. Сайн хариулт мөнгө ашгүй байна. 10,000 төгрөг хийгээд 60,000 1 2 3. За ингээд. За утасны мөнгө. За ингэсээ утас Univision-д төлөх гээд очсон чи Univision-ийн мөнгө манайх ч уул нэг 49,000 төгрөгийн багц аахгүй юу. Тэгэнгүүт бүр дээр нь нэмээд төлбөр нь хэд гарсан байсан гэж 161,000 гарсан байсан. Тэгээд яасан гэсэн чинь манай нөгөө том хөө Univision-ийн нөгөө кодыг мэддэг болсон. Тэгээл ерөөсөө кино бүр маш их захиалсан байлээ. Тэгээд яг юугаа өөрчилсөн. Кодоо өөрчилсөн. Тэг хүүхдийн багцыг нэмэлтээр ингээд захиалж байгаа. Тэгээд ер нь бол одоо энэ Univision маань хэд болох вэ гэхээр хүүхдийн багц 9,900 байгаа. Тэгэнгүүт 50,000 дээр нэг 10,000 гэхээр нэг 60,000 болчихно. Манай энэ чинь усанд ороод бөө болчих. За 60,000 төгрөг болчихно гэсэн. Тэгэхээр 60,000 төгрөгийг хуваарлана гэсэн багтны. За утсан дээр нэг 10,000 тийм. Нарам ингээд задлчих. Та 10,000. 1 2 3 4 5 6 7 8 9 10 биш. Тааш 20,000 гэж. 1 2 3 4 2 байр болсон шүү дээ. За яах. За Univision. За энэ дээр болохоор зээл биш ээ. Univision дээр 30,000 гэсэн үг. За тэгэхээр нэг удаадаа 60-ыг хийнэ гэдэг чинь 4 удаа хуваарлана гэдэг чинь хэд вэ? 60-ыг хуваах нь 4 15 уулын хуваарлах юм ба штэ. Дараагийн удаагаас арай бага хуваарлчих. Одоо энэ удаа дахиад. За зээлэнд одоо энэ удаагийн 135-ыг дахиад хийн штэ. 1 2 3 4 5 5 6 130 ингээд хийчих. 140 хийгээд 20 40 60 80 100 20 40. Тэгээд 5-ыг хариулаад авчих. За одоо 7 хоногийн хэрэглээ энэ дээр. За
За 7 оны иргэлийнээр бас хөөрхөн мөнгө үлдсэн. Ингээ хөөрхөн мөнгө үлдсэн маа. Ямар ч тач нэг 20 мянган төгрөг байна. За унааны мөнгө бол бүр дууссан байж байгаа. За хүнсэн дээр 200 мянган төгрөг. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За унаан дээр 120 мянган төгрөг. 1 2 3 4 5 6. За энэ миний гарын мөнгнөөс 5,000 төгрөг үлдсэн. Би бүр энэ гарын мөнгнөөс уулын нэг янз бүр юм зарцуулаагүй. Тэгтээ нөө гоо сайхны юм авсан. Сормосны бодог гэдэр авах хэрэгтэй болоод энээс авсан. Би нөө өөрийнхөө гоо сайхны хавцснаасаа Univision-ы мөнгө рүү нэмэрлэж төлсөн байхгүй юу? Тэнгүүд энэчээ бүр мөнгөгүй болцсон. За уул нь аваа мөнгөтэй үлдсэн. 20 40 60 80 100. Анаа том хөөж одоо дөрөвтэй штэ тэгснээ бүр ингээд хамаг юм хизээж кодыг мэдсэн бүү мэд. За тэгээд гумбагийн гарын мөнгө бас. Манайхан бас гарын мөнгө өгөөд нийлүүлсэн. Ер нь хэдэн яг ингээл одоо унаа тэр бүх юмд нь ерөнхийдөө болж ийн гэсэн. 20 40 60 80 100. За энэ манай нөхрийн гарын мөнгө. За одоо бусад хэрэглээ. За хөвгүүд дээр 20-ыг угаад 10-ыг авчих. За гэр ахуу бүр ингээ хосрцсан маа. Гэр ахуун дээр 50,000 хийн. За гоо сайхан дээр 55,000 хийн. 55,000. За ангийн хатс маань болж байна. За одоо хуримтлын хатс. За хурмын дээр 10,000 хийн. Энэ хурмныхаа мөнгийг би бас ер нь дансанд байршуулъя гэж бодоод байгаа. Энэ хормон дээр бас нөгөө нэг дансанд байгаа нэг илүү 50-ыг бас тооцох хэрэгтэй шүү дээ. Тэрийг ер нь юу яага бичээд яваад байна. Зүгээр нэмэх нь 50 гэж бичиж яваад байна. Нөгөөний нэг хүнд ихчтэй төр мөнгө зэлсэн чинь нэмээ 50,000 явуулсан байсан тэр мөнгө байхгүй юу? Тэгвэл хадлах талаа 20 40 60 80 800 20 40 60 80 900 20 40 60 80 1 сая 20 40 60 80 100 20 40 40 50 60. 2 сая 160. Хоёр сая 160,000 төгрөг. Энэ дээр чинь нэмэх нь 50 гэх юм байна. Ханаас нь бичнэ. Бишээ. Сая 160 шүү дээ. Энд юу нэмээд ботцсон баг та. Чаал буруутчихлаа. Энийний хойно тусдан бичээд явсан нэр юм байна. Тэгээ дээрэс тэр нь одоо ингээд жишээл 100,000 болчингууд нь дахиад 50,000 магадгүй нэмэгдэх юм бол энэнийг одоо энэ мөнгө орлуулагчаараа нэмээд явахгүй бол толгой ирэх юм шиг байна. За 52 7 хоног дээр 50,000. За 50,000 нэлээ 20 40 60 80 90 100 10
111, 12, 13, 14, 15. 115 мянга. Эндээ л үдэ бичихгүй шүү дээ. 115. За энэ хүүгүүд төр чи хит байсан бол хүүгүүдийн таг гарах юм шүү дээ. Хүүгүүдийн манд данс нь овоолц 20 40 60 80 100 20 40 60 70 80 90 210 20 30 40 50 60 70 80 90 305. Энэ бол 50 мянгаараа гоо сайхан бас 55 мянгаар юм байна. За. Энэ дээдлийн энтгтэй нэг үлдэглийг нэг тооцох хэрэг байгаад байдаг юм дөө. За шинэ жил дээрээс 50 мянга. 1 2. За нийлээд 20 40 60 80 110. За Сантагийн малгайгаа бодчих тийм лүү. За энэ модал бот. За цагаан сар дээр 300 гэдэг чинь энэ нөгөө нэг энийг ерөөсөө би дансны хийхгүй гэж бодож байгаа. Яа тэгэхээр нөгөө угаасаа хугацаа нуудахгүй болох гэж байгаа. Дээрээс нь энэ доторх мөнгнүүд угаасаа бэлнээр зохицуулах болохоор тэгээ шууд ингээд бэлнээрээ л ачиг гэж боддог байгаа. За 15 шиг 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167
14, 15. Ингээд нийлээд 320, 30, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34 гэдэг чинь 34-ыг өөрчих нь 20. 680, 690 мянга. Тийм байна. Болчихъя. За ингээд 10 ширхэг онгоц бодно гэсэн үг. Цагаан сар. Ингээ 10 дурсаа бодчихлаа. Эхний хоёрыг нэг дурчлээ. Одоо аялал дээр 50,000 төгрөгийн 50 үлдсэн юм шүү. За тийм байна. За ингээ аяллаа 50,000 нийлээд ингээд 90,000 болчихно. Яг. За одоо болохоор юу вэ гэхээр 100 төгтөгөө боглоо.
500 дугтууны. Үгүй шүү дээ. За эхлээд нэг мөнгө ангилна. 50,000. Яг. За энэ 5,000-аар харъя эхлээд нь. Бас нэг олон зузаан болохоор тухтууд өрөхгүй. Тэгэхээр 60 хэдийг дүүрэх явууч. Тэгээд 61 71 ингээд 29 дурцсан минь 23. За ингээд яач. 800 тэгээд 23. 2 танд хүн зуртай энэ чинь бачих. Чарник, талник. Болон зочномж. За одоо яах вэ гэхээр одоо энийг нийлүүлж аваад 40,400 шүү дээ, тий. Тэгэхээр ингэ гэсэн. 40,400-г хасгана. Доороос эхлээд юм 7,900 хасгана. Хасгана 7,800 хасгана. 7,700 хасгана. 7,500 асхан 9,500 үлдэж ийн гэдэг чинь 7,500 асахаар яг 20 бол юм шиг. Биш ээ, сая 7,500 ассан шүү дээ. Асхан 5,500 гэдэг 4,000 болдог. Дахиад шалгаая. 40,000 1 2 3 4 5 6 40,600 юм шүү дээ. Хасхан 7,900 7,800 7,700 хасхан 7,500 9,700 хасхан 5,700 5,740 гэсэн үг. За тэгэхээр
сүүлээсээ 79, 78, 77, 75, 57. Яг ингээд зөндөө олон тогтоод болж байгаа. За ингээд болчихлоо. Нараа ихэнх нь дүрцмаа. Одоо ингээд юм үлдэж байна. Доороосоо 2 игний дүрцэн, дээрээсээ бас бараг л 2 игний дүрцэн байгаа. Одоо аль аюу хурдан би энийгээ шууд нөгөө зээлийн илүү төлөлт рүү явуулна гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ зээлийн илүү төлөлт гэхээр нөгөө нэг доотлын буюу зээл 2 дахь арай нөгөө нэг багаар төлөгддөг зээлийнхэн л илүү төлөлт рүү хинтнээс хувааж муугаа 2 зээлэндээ гэхгүй шууд яг доотлох руугаа засан бөмбөлийн аргаараа яг доотлох руугаа л онилж тэрийгээ төрүүлж дуусгана гэсэн үг. Тийм 2 зээл бол маш хурдан хааж дуусгах зорилготой байгаа. Just хажууд чи нийлүүлж агаад нэрэл бүхэлдүүлэх болов нь арай жоох их мөнгөтэй болохоор бүхэлдүүлнэ. За тэгээ өнөөдрийн бичлэг маань ямар ч тач энэ хүрээ дуусчин. Тэгээ бүгдэнд нь баярлалаа. Баяртай дараагийн бичлэгээр уулзцгаая.